Ийм гурилан бүтээгдэхүүнийг хэрвээ махтай хамт идэх юм бол таны хоол шингээх энэ чадвар нь бүр алдагддаг. За сайн байцгаана уу. Дараагийн нэг зөвлөгөө бичлэгээрээ уулзж байна. За өдөр болгон бид нэр хандаж хүмүүс асуулт асууж зөвлөгөө авдаг. За тэгэхээр хотоодтой холбоотой дахин давтагддаг нэг асуулт байгаа. Тэр нь болохоор хоол эзний дараа, ялангуяа хүнд хоол эзний дараа, махан хоол эзний дараа хотоодн дээр хаттуултаад байна. Хотоод цанхаагаад байна гэсэн ийм асуудлыг бол хүмүүс бас их олон хүмүүс хэлдэг. За тэгэхээр энэ бол юу яваад байна гэхээр тухайн хүнд бол хоол боловсруулна гэдэг чинь таны хотооднд жишээ нь хотоодны булчин өөрөө тодорхой займч хөдөлгөөнөөр хоолоо механикаар боловсруулахын зэрэгцээ таны хотоодноос шүүрэл ялгардаг, шүүс ялгардаг. Тэгэхээр тэдгээр нь болохоор хүчил агуулсан байдаг. Мөн уурглаг хоол хүнс эзэн байх юм бол пепсин гэдэг заадлагч ферментийг бол ялгаруулж идэг. За тэгэхээр хэрвээ танд саяны хэлсэн энэ шинж тэмдэг мэдрэгдээд байгаа бол таны нэг бол хотоодны тэр гөрүүлзэх хөдөлгөөн булчингийн ажиллагаа бол доголдоод байж болно. Эсвэл таны хотоодны хүчлийн ялгаралт ерөнхийдөө багассан байж болно. Ялангуяа ахмад хүмүүст бол энэ завир бол ер нь баг бүгдэнд нь илрээд байдаг нь нас ахын хэрээр хүний хотоодны ялангуяа шүүрэл ялгаруулж байгаа, хүчил ялгаруулж байгаа тэр булчирхай эсүүдийн тоон цөөрөөд тэр ялгарах тэр шүүрэл нь багаснаас болж идэг. За ийм хүмүүс ерөнхийдөө хоолтон дээрээ юуг анхаарах ёстой вэ гэхээр би хоёр зүйлийг өнөөдөр хэлье гэж бодож байна. За нэгдүгээрт нь болохоор хэрвээ та махтай хоол идсэн бол чансан мах ч юм уу, бууз хуушуур ч юм уу ямар нэгэн тийм мах их хэмжээгээр орсон түлхүү махтай ийм хоол идж байгаа бол зэрэгцүүлээд аль болохоор гурилан бүтээгдэхүүн идэхгүй байвал их зүгээр. За талхтай хольж идэх ч юм уу, эсвэл гомон гомонтой идэх ч юм уу. Ямар нэгэн байдлаар хэрвээ та ийм улаан буудаа байна уу, хөх тариа байна уу, ийм гурилан бүтээгдэхүүнийг хэрвээ махтай хамт идэх юм бол таны хоол шингээх энэ чадвар нь бүр алдагддаг. Өөрөөр хэлбэл хүнд хоол дээр нэмээд та гурилан бүтээгдэхүүн идэх юм бол тэр хоолоо задлах, хоолоо боловсруулах тэр үйл ажиллагаанд бол тодорхой хэмжээний доголдол үүсдэг. За тэгэхээр та хоолтойгоо хамт зэрэгцүүлж гурилан зүйл идэхгүй байхыг хичээгээрэй. За дараагийнх нь болохоор ер нь бол хоол ялангуяа махан хоолыг шингэцийг сайжруулахад бол ногоо маш тустай байдаг. Ялангуяа ногоо өнгийн ногоо, навчит ногоо, гүн ногоо өнгөтэй ногоонууд бол хоол боловсруулах өөрөө тэр ферментийг идэвхжүүлж өгдөг. Тэгэхээр таны хоол боловсруулах эрхтнүүдийн ялгарж байгаа шүүрлийг нь дэмжиж өгснөөрөө тэр махан хоол задрах, цаашлаад боловсроод таны биед шингэх тэр явц нь бол сайжирдаг. Тэгэхээр та махан хоолтойгоо зэрэгцүүлээд аль болохоор түлхүү ногоо хэрэглүүл. За тэгэхээр ногоог ерөнхийдөө ямар байдлаар идэх вэ? За залуу хүмүүс бол ерөнхийдөө навчит ногоог түүхийгээр нь 100 шилбрээр хачир болгоод идэхэд бол ямар ч асуудал гардаггүй. Гэтэл нас ахын хэрээр дээр нь хотоод гидсний үйл ажиллагаанд доголдоод байгаа хүмүүс түүхийн ногоо идэх юм бол энэ нь таны хотооднд ялангуяа гидсэнд тэр ногооны боловсрох үед үүссэн хэмжээний хий ялгараад гидс дүүрээд улмаар бүр сөөргөө үүсэх юм асуудлыг улам бий болгодог. Тийм учраас та хэрвээ түүхий ногоогоор бэлтгэсэн 100 идж байгаа бол аль болохоор өглөөдөө юм уу өдөртөө хотоод хоол боловсруулах үйл ажиллагаа идэвхтэй байгаа тэр үед нь идээд оройдоо та бол ерөнхийдөө ногоо идэхдээ жигэнсэн тийм ногоо идүүлэх зүгээр. Тэгэхээр жигэнсэн ногоо чинь түүхийн ногоог ботох юм бол таны хотоод гидсэнд ачаалал өгөх нь арай багаас гадна нөгөө гидэс дүүрэх завир бол илэрдэггүй. За тэгэхээр та өөрийнхөө биеийн байдлаас хамаарат түүхийгээр ногоо идэж болох нь жигэнсэн болгосон ногоог бол идэж болох юм. За тэгвэл ерөнхийдөө махан хоол монголчууд бол өдөртөө ямар ч гэсэн нэг 2 удаа бараг идээд байгаа дийлэнх нь. Тэгвэл бид нар
доотлол нь өдөртөө 2 удаа таны тавган дээр, таны аяганд тодорхой хэмжээний ногоо орсон байх юм бол тэр ходоод хүнд оргих, ходоод гэц цанхах тэр зовир нь багасч ирдэг. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр би та нарт 2 зүйлийг хэллээ. Хэрвээ та хүнд хоол идэж байгаа бол дагалдаад зэрэгцээд гоймон, за дээр нь одоо талах зэрэг ийм хүнсний бүтээгдэхүүнийг багы дээрээ мөн нугсан төмөс бас ордог шүү. Тэгэхээр эдгээрийг идэх юм бол бүр илүүтэй таны ходоодонд одоо ачаалал өгөөд хоол боловсрох шингэх явцын доголдно. Хоёрдугаарт нь хоолныхоо шингэцийг сайжруулъя гэвэл та хоолтойгоо зэрэгцүүлээд ногоог идэж болно, түүхий идэх үү, болгосон идэх үү гэдэг нь таны ходоод гэцний үйл ажиллагаанаас хамаарна. За ингээд хэрвээ танд ходоод гэцний хямрал байгаад хоолтын зөвлөгөө, дээр нь ходоод гэцний нөхөн сэргээх эмчилгээний талаар зөвлөгөө хэрэгтэй байгаа бол энд харагдж байгаа манай утсаар холбогдоод манай төв дээр холбогдох шинжилгээнүүдэд авчираад зөвлөгөө аваад нөхөн сэргээх эмчилгээг хийлгэж болно. За ингээд ходоод гэцээ бүгдээрээ эмгүү ангаач сурцгаая. Дараагийнхаа эрүүл мэндийн зөвлөгөө бичлэгээрээ утгагүй уулзцгаая.